Valaro Margoris. За хэдүүлээ Gotti ертөнцөөр эргээд нэг аялцгаая. За миний өмнөх бичлэг дээр болохоор хэдүүлээ The Night of Seven Kingdoms буюу одоо 7 хаант улсын Хүлэвбаатар гэдэг нэгэн цуврал эхэлж байгаа. Тэгээ тэр цувралын трейлерийн тизерийн талаар хэдүүлээ гоё ярилцсан шүү дээ. За энэ удаад хэдүүлээ дахиад яг тухайн цувралын талаар ярилцъя гэж бодож байна. За хоёр шалтгаантай. Нэгдүгээр бол одоо яг одоогоос 7 хоногийн дараа энэхүү цуврал маань бол нээлттэй хийх гэж байна. За тэгээ хоёр дахь нь болохоор энэхүү цувралыг заавал Game of Thrones-ыг үздэг тийм ээ. Эсвэл House of Dragon-ыг үзсэн байх бол шаардлагагүй энэ цувралыг үзэхийн тулд. Тэгээд энэхүү цуврал дээр бас онцлог зүйлүүд юу байна? За тэгээд үздэг хүмүүс маань яагаад үзэх ёстой вэ гэдэг талаас нь ятгалаг хий. Тэгээд хэдүүлээ энэ цувралын талаар ирнэ. Спойлер хийхгүйгээр гоё ярилцъя гэж бодлоо. За манай Gotti фэнүүд угаасаа бол бүгд мэдж байгаа. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За эхлээд бол хэдүүлээ энэхүү цувралыг ер нь яагаад үзэх ёстой вэ гэдгээс эхлэе. За яагаад тэгэхээр та хэрвээ Game of Thrones-ыг үзээгүй байж болно. Эсвэл House of Dragon цувралыг ч гэсэн үзээгүй байж болно. Энэ ертөнцийн талаар ерөнхийдөө мэдээлэл бага байж болно. Тэгсэн ч гэсэн та энэ цувралыг үзэх юм бол шууд ойлгох боломжтой гэсэн. Яагаад тэгэхээр энэхүү цуврал маань Game of Thrones-той болон House of Dragon-той ер нь холбогдоогүй ер нь бие даасан цувралхгүй. Бие даасан цуврал. За тэгээд мэдээж яг тэр ертөнцид нь үйл ажиллагаа үйл процесс нь тэр ертөнцид нь болж байгаа үйл процесс. Тэгээ мэдээж яг хааны удамтай бол холбогдно. Гэхдээ энэ бол илүү бие даасан цуврал учраас та энийг үзэхэд бол шууд тухайн үед ойлгоод дээрэс нь маш сонирхолтой байх болов гэж гисэн бол одоо бол таамаг бол байна. За тэгээд энэхүү үйл явдал маань болохоор Dragon-аас 80 жилийн өмнө House of Dragon-аас 60 жилийн хойно болж байгаа юм үйл явдлыг ер нь бол харуулж байгаа. За тэгээд хэдүүлээ эндээс яг юг харж болох вэ гэхээр эхлээд энэхүү цувралын маань постерыг та бүхэн харж болж байна. За тэгээд энэ постэр болон текстийг хэрвээ анзаарах юм бол энэ маань нөгөө нэг Game of Thrones дээр гардаг эсвэл House of Dragon дээр гардаг нэг юм ингээл луу үлээгээл тэ төмөр юм дэлхийн арамтай юм постерууд биш текст тэр текст ерөөсөй байхгүй та бүхэн тэрийг үзэх юм бол одоо анзаарч харж болно яг энэ дээр харагдж байгаас тэ. Энэ дээр болохоор тийм текст байхгүй зүгээр энгийн шрифттэй текст байгааз. За тэгэхээр энэхүү текст маань энгийн байна гэж энгийн байж байгаа. Хоёр дахь болохоор энэ дээр одоо манай нөгөө нэг алдарт те одоо Рамин Жавадагийн алдарт нөгөө хөгжим байгаа шүү дээ те. Тэр алдарт хөгжмийн ая байхгүй гэсэн. Тэгээ та яг тэрийг өгөөд үзээрэй. За яг энэ скедүүлээ тоглуулад үзье. За тэгэхээр одоо энэнгээрээ одоо энэхүү цуврал маань яг юуг илтгэж харуулж байгаа вэ гэхлээр энэ нь бол одоо Game of Thrones болон House of Dragon-тай огт холбогдоогүй бие даасан цуврал гэдгийг харуулж байгаа юм. Постероор харах юм бол тий. Тэгэхээр постер нь бидэнд одоо ийм мессежийг бол ер нь өгж байна. За тэгэхээр энэ нь маш гоё ийм бие даасан одоо ийм бол цуврал бол болох нэ. За тэгээд энэхүү одоо цуврал маань бол ямар хөө өнгө аястай байх вэ гэхээр ер нь гоё ийм энгийн арт түмний амьдралыг харуулсан. Одоо энэ одоо Westeros TV-тэй маш гоё юм энгийн байдлаар тэгээд арт түмний талаас нь илүү харуулснараа давуу талтай илүү болох гэж. Ерөнхийдөө одоо өмнөх Game of Thrones болон House of Dragon-ы одоо цувралууд морол ингэдэж штэ. Хаан ширээний тоглоом тий ийм маш том сэдв. Тэгэл одоо 7 хаанд улсын тухай түүхүүд гарна. Энэ тэнд олон том үйл явдлууд одоо Game of Thrones дээр бол энэ тэнд тэгээ олон зэрэг өөр улсуудад үйл явдлууд өрнө том үйл явдал болон том дайн болно. Тэгээ хаан ширээний ингээд бодлого тэгэл тэрний уур амьсгал те ингээд нэг юм ер нь нэг хүнд байдаг шүү дээ. Хүнд ингээд юм. Тийм байдаг бол одоо энэ удаагийн уур одоо энэхүү цувралтай гарч байгаа уур амьсгал бол хэлийн маш гоё хөнгөн те игэл жирийн одоо малчид, игэл жирийн тариачин, игэл жирийн арт түмнийг харуулж байгаа ийм гоё гэгээлийг юм зөөлхөн тэгээ маш гоё юм адал явдлыг илэрхийлсэн маш гоё юм гэгээлэг цуврал болох болов гэж бол ер нь таамаглаж байгаа. Дээрээс нас цувралыг харахад ч гэсэн юм тийм байгаа. За мөн номтой нь харьцуулж харсан ч гэсэн бас ерөнхийдөө энэ бол маш гоё юм гэгээлэг тийм одоо энгийн ертөнцийн тухай бол өгүүлнэ. Тэгээд одоо Westeros TV-г илүү нөгөө талаас нь бол гоё юм гэгээлэг талаас нь харуулсан тийм цуврал болох болов гэж бол ер нь таамаглаж байгаа тийм. За тэгээд энэхүү одоо энэхүү яг үйл явдлыг ингээд товчхон бацах юм бол те одоо нэгэн одоо ингээ те залуу
ингээд дэлхийд амжилтанд хүрэхийн төлөө нэгэн игэл одоо бор залуу одоо бор гинэ. За нэгэн игэл залуу хэрхэн амжилтанд хүрэхийн төлөө зүтгэж яваад амжилтанд хэрхэн хүрж байгаа тухай өгүүлэх тийм л ерөөдөө өгүүлэмжтэй маш гоё юм гээл. Тэгэхээр та энэ цувралыг үзэх юм бол энэ цувралаас ямар нэгэн тийм хүнд одоо сценэр хүнд зургууд ингээ хүнд уур амьсгалыг бол ерөөсөө мэдрэхгүй илүү гоё юм хөгжилтэй гэгээлэг. Тэгтээ ингээд амьдралын төлөө одоо амжилтанд хүрэхийн төлөө зүтгэж байгаа шаргуу хөдөлмөрч тийм залуугийн дүр төрхийг бол хэдүүлээ одоо бол харах нэ. Хөө цувралын маань гол дүрийн баатар The Duncan the Tall буюу одоо Duncan маань бол одоо King's Landing гэдэг хот байгаа. Тэр King's Landing хотын The Bottom гэдэг юм гудамжинд өссөн өнчин хүү байгаа. За тэгээд тэр өнчин хүү маань The Arlen гэдэг одоо хүлэгт баатарын шав болж байгаагаар энэ хүүг киноны маань үйл явдлаар ингээ эхэлж байгаа. За тэгээ Arlen гэдэг хүлэгт одоо энэ хүү одоо трейлерийн эхний хэсэг дээр бол одоо The Duncan маань ингээд багшигаа ингээд оршуулж байгаагаар эхэлж байгаа юм шиг байна. За хэрвээ энэ хүү кино маань одоо Duncan Arlen гэдэг энэ хүлэгт баатарыг одоо оршуулж байгаа үйл явдал хэрвээ эхлэх юм бол энэний өмнө яг юу болж байгаа гэдгийг товчхон тайлбарлая. За тэгээ энэний өмнө болохоор тэр Arlen гэдэг хүлэг баатарын Duncan маань Arlen гэдэг хүлэг баатарын туслахаар одоо шаваар ороод за тэгээд Arlen гэж одоо ямар хүлэгт баатар байсан гэсэн бол энэ бол одоо ингээд 7 твэртэй ингээд хэрэн хэсүүчилж одоо хүлэгт баатарын ажил хийдэг тийм хүлэгт баатар байсан гэсэн үг. За тэгээд энэхүү хүлэгт баатар маань шудраг. Тэгээд ихэмчлэн одоо нөгөө ингэж хэрэн 7 хаант улсаар хэрэн хэсүүжилж хүлэг баатарын ажил хийдэг хүлэг баатрууд бол ихэнх нь дандаа ингээд дээрэмчин тоноолчин болчт юм байна л да. Тэгээд одоо их жоохон нэр муутай гэх юм уу. За харин энэхүү Arlen маань бол дээрэм тоноол хийдэггүй яг хүлэг баатарын ажлыг хийдэг ийм одоо хэрэн хэсүүжиж хүлэг баатарын ажил хийдэг тийм хүлэгт баатар байсан. Гэхдээ ур чадрын хувьд болон нэр хүндийн хувьд бол тийм ч өндөр том хэрэгэмцэл одоо зэрэгтэй тийм одоо улс даяар одоо цуурайцсан тийм мундаг бол хүлэгт баатар бол Arlen бол байгаагүй. Гэхдээ ёс суртахуунтай шудрах тийм одоо баатар бол байсан байх нэ. За тэгээд энэхүү баатарын маань одоо шаваар бол манай Duncan маань орж ирж байгаа болж байгаа. Одоо шавн болж байгаагаар үйл явдлууд нь эхлэх юм шиг байна. Таамаглаж байна. За тэгээд Duncan-ы дүрд бол одоо амьдрал дээр бол Peter Claffey гэдэг одоо жүжигчин бол одоо жүжигчин ч яг энэ болохоор регбигийн тамирчин байсан. Тэгээд энэхүү одоо тамирчин маань бол энэ Duncan-ы дүрд бол тоглосон байх нэ. За энэхүү Peter Claffey маань бол Ирланд хүн. Тэгээд регбигийн тамирчин байсан. Одоогор бол нас нь бол бодит амьдрал дээр нас нь 28. Гэхдээ яг одоо энэ Duncan-ы дүрийг бол одоо 16 юм 17 настай тийм залуугийн одоо дүрээр бол бүтээж байгаа гэсэн. За тэгээд Duncan маань бол мэдээж одоо яг өсвөр насны одоо ерөөхдөө хүүхэд бол байгаа гэсэн үг. Одоо залуу байгаа гэсэн үг. Тэгээд энэ маань болохоор яг өөрийгөө одоо таньж мэдихтэй. Тэгээд одоо энэ ур чадварын хувьд бол тийм мундаг ур чадвартай одоо ингээд хүлэг баатар бол болоогүй. За тэгээд одоо сурсан эрдмээ улам хөгжүүлэх. За тэгээ өөрийгөө олж таних, өөрийгөө нээх, тэгээд өөрийгөө хөгжүүлэх гэдэг одоо энэ их том аянд одоо гарч байгаагаар үйл явдал маань эхлэх болов гэж бол одоо таамаглаж байна. За тэгээд одоо энэхүү яг трейлер дээр бол хэдүүлээ нэг юм 3 морь гарч байгаа. За тэгээд энэ 3 морь бол за номон дээр бол их өндөр ач холбогдолтой 3 морь байдаг. За тэгээд энэ 3 морь ямар очтой морь вэ гэхлээр энэ тэр 3 морьд бол дайны морьдууд байгаа. За тэгээд энэ үед бол одоо дайны морьд гэдэг бол одоо тухайн одоо хүлэгт баатарын хувьд бол ерөөсөө л амных нэг хэсэг биенийх нь нөгөө тал гэж ойлгож болно гэсэн. Маш чухал зүйл бол одоо энэ морьдууд байдаг. За тэгээд хүлэгт баатарууд бол маш чухал морьд. За тэгээд энэхүү 3 одоо дайны хүлэгт дайны одоо хүлэг морьд маань бол одоо маш алдартай юм 3 морь байна. За тэгээд энэхүү 3 морийн нэрийг дурдах юм бол эхнийх нь бол Thunder, хоёр дахь нь бол Sweetfoot, за тэгээд гурав дахь нь бол Chestnut гэдэг ийм 3 одоо нэртэй юм дайны хүлэг морьд бол гарнаа. Тэгээд трейлер дэвсгдэр бол одоо Duncan маань ингээд яг тэр морьдтойгоо яриа зогсож байгаа хэсэг бол гарч ирж тэ. За тэгээд энэхүү цувралын маань хоёр дахь одоо гол дүр буюу одоо Egg гэдэг дүр байгаа ш тэ нэг халзан хүү байгаа. За тэгээд одоо Duncan маань энэхүү одоо багшигаа одоо оршуулад тэгээд одоо хүлэгт баатарынхаа аян зам гарахтаа энэ Egg гэдэг хүүтэй бол ингээд таарад тэгээд энэ хоёрын одоо адал явдал ингээд эхэлж байгаагаар энэхүү цуврал маань үргэлжлэх байх гэж бодож байна. За тэгээ Egg гэдэг хүүгийн дүрд бол одоо Dexter Saul Ansel гэдэг хүү бол тоглосон байгаа. За тэгээд яг энэ кинон дээр бол энэ хүү Egg хүү маань бол
9 настай байгаа. За тэгээд амьдрал дээрээ одоо энэ Dexter Saul гэдэг хүн маань бол бас адилхан 9 настай байгаа. Тэгэхээр насны бол зөрүү бол байхгүй байх юм байна. Яг энэ триллер дээр хэдүүлээ харах юм бол одоо ингээд Данкман ийм Хүлэгт Баатрын одоо энэ тулаан хийж байгаа триллер хэсгээр бол гарч ирж тэ. За тэгэхээр манай Данкман бол Reach Ashford гэдэг ийм хот руу одоо явж байгаа. Энэ хотод болохоор тэгээ одоо энэ хотод болохоор ийм Хүлэгт Баатрын тэмцээн бол өрнөж байгаа. За тэгээ Хүлэгт Баатрын тэмцээн болж байгаа. Тэгээ энэхүү Хүлэгт Баатрын тэмцээнд одоо оролцохоор бол манай Данкман бол ингээ аялалд гараад тэнд очиод оролцож байгаа юм хөө триллер хэсгээр бол гарч байгаа. За одоо яг энэхүү ертөнцид хаан ширээнд хэн байгаа вэ гэхээр Таргариенчууд бол хаан ширээнд бол сууж байгаа. За гэхдээ энэ ертөнцид бол луу байхгүй болсон. Мөхөд ичид ч бас байхгүй болсон. За тэгээд одоо The White Walk-ууд буюу одоо шөнийн өгтлүүд хүртэл бас байхгүй. Одоохон байгаа. Гэхдээ одоохондоо дурддаггүй энэ цуврал дээр бол гарахгүй. За энэ цуврал дээр бол маш хөнгөн зүйлийг л үзүүлнэ. За гэхдээ хэдүүлээ за тийм тэгээд энэхүү ерөнхийдөө одоо Таргариенчууд луугүй болсон. Тийм учраас хаан ширээ бол ерөнхийдөө одоо ганхаж эхэлсэн. За тэгээ яг энэ триллер дээр хөтлөж байгаа шүү дээ. Тэд одоо луугүй мөртлөө яагаад хаан ширээнд сууж байгаа бэ гэдэг хэсэг хүртэл одоо дурдж байгаа тий. За тэгээд Таргариены аваг ерөнхийдөө одоо хаан ширээнээс ганхаж эхэлсэн. Тиймэрхүү цаг үе байгаа. За тэгээд энэ Reach Ashford гэдэг газар одоо энэ Хүлэгт Баатрын тэмцээн болоод тэгээд Таргариены одоо хаадууд болон одоо ноёдууд очсон байгаагаар бол энэ триллер дээр харж болно. За тэгээд хэдүүлээ бол таамаглаж байгаа. За тэгээд яг энэ хэсгээр харах юм бол энэ голд байгаа хүн бол одоо Baelor Targaryen гэж бол үнэлж байгаа энэ хар үстэй. За хаан ширээнд бол 2 дугаар Daeron Targaryen бол одоогоор хаан ширээнд суусан. Тэгээд Daeron Targaryen 2 хүүтэй. Том хүн бол Baelor Targaryen, бага хүн бол Maegor Targaryen гэдэг юм 2 хүүтэй байгаа. За триллер дээр бол яг энд зогсож байгаа энэ голын энэ хар үстэй бол энийг бол одоо Baelor Targaryen гэж бол таамаглаж байна. За Baelor Targaryen бол хар үстэй. Maegor Targaryen бол шар үстэй. За яагаад хар үстэй байгаа гэхээр одоо Daeron-ы эхнэр нь бол Martellus эхнэр авсан. Тэгээ Martellчууд бол мэдээж хар буржгар үстэй байгаа. Тийм учраас одоо ээжээгээ дөрөөсөн юм хар үстэй байгаа. Яг энэ номон дээр болон биш одоо кинон дээр бол илүү түлхүүн бол дандаа л юм шар үстэйгээд ингээд төсөөлөө тэгээ хөвчлэн шар үстэйгээ онцлоод ингээд тэд нар амьд үлдээд ингээд хаан ширээ залгамтад яваад байдаг. Манай бидний сайн нэг Jon Snow бол хар үстэй байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн хаан ширээнд сууж байгаа Daeron гэдэг хаан бол 2 хүүтэй Baelor, Maegor. За Baelor нь Valar гэдэг хүүтэй хаан нь. Энэ хоёр бас киноны дүрд орж ирэх нь байна. За тэгвэл хэдүүлээ энэ Maegor гэдэг одоо бас 2 дахь хүүгийн тухай хальт дурдъя. Maegor нь 4 хүүтэй. За Daeron, Aeron, Aegon тэгээд Aemon гэдэг энэ 4 хүүтэй. За тэгээд энэ Maegor-тай бол энэ кино нэлийн холбогдох байхгүй юу? Энэ Maegor-тай нэлийн холбогдно. За тэгээд хэдүүлээ энэ Aemon гэдэг шүү дээ. Aemon гэдэг байгаа. Энэ Aemon-ыг хэдүүлээ хаана харсан бэ гэх юм бол хэдүүлээ энэ яг энэ үйл явдлаас хойш 80 жилийн дараа Aemon гэдэг одоо энэ ханхуг хэдүүлээ харсан шүү дээ. Та санаж байна уу? Комент бичээрэй гэж хэлчихсэн чинь одоо энэ чинь дараа нь орох болох байх тий. За хэдүүлээ хаана харж байгаа гэхээр шөнийн харуул дээр тий. Шөнийн харуул дээр хэдүүлээ Aemon-ыг бол хардаг шүү дээ. Цагаан үстэй тий. За тэгээд та нэрийг бичээрэй. За яг энэ доор би нэрийг хэлэхгүй орхичээ та гоё нэрийг бичээрэй. За тэгээд 80 жилийн дараа хэдүүлээ энэ Aemon гэдэг одоо энэ Maegor-ын 4 хүүгийн нэг Aemon-ыг хэдүүлээ тэнд хардаг байхгүй. За тэгээд энэс гадна бас дахиад энэ Maegor гэдэг одоо энэ хан хүүгийн хүүхд 4 хүүгүүдтэй одоо энэхүү кино мөн холбогдож байгаа. За тэгээд дээрэс нь бас юу харах вэ гэхлээр за тэгээ энэ дээр нэг шар үстэй одоо бас нэг Targaryen биш тийм нөө яалтчгүй шар үстэй Targaryen байгаа шүү дээ. За энэ шар үстэй Targaryen бол мэдээж Daeron хан хүү байгаа. За тэгэхээр энэ Maegor-ийн хүүхдүүд бол нэлээд энэ кинонд бол бас гол үүрэг оройлыг эзлэхнэ гэдэг нь бол одоо саяны ярианаас л хэдүүлээ баг дүгнчлээ шүү дээ. За тэгээ дээрэс нь бас хэдүүлээ энэ дээр Lannister-ыг харж байна. За Lannister байна. Baratheon овгийг харж байна. Tyrell овгийг харж байна. За эдгээр овгууд юу вэ гэхээр хэдүүлээ энэ сайн мэддэг Game of Thrones дээр бол маш их гар дурдагддаг тий. За тэгээд хожим одоо Baratheon овгч одоо хаан ширээнд суудаг шүү дээ тий. Одоо Game of Thrones дээр хаан ширээнд суудаг. За House of Dragon дээр бас эдгээр овгууд маань бас гарч ирж байгаа. За энэ дээр нэг сонирхолтой одоо бас дүр байгаа. За энэ дүрийг тайлбарлая. За Baratheon овгийн
Sir Lionel Baratheon гэж байгаа. За энэ бол мэдээж Роберт одоо Game of Thrones дээр хаан ширээн цууд шүү дээ. Нэгдүгээр одоо season дээр хаан ширээн цууд цуусан Роберт Stannis Renly-гийн одоо өвөг эцэг байгаа. За энэ хүнийг яагаад дурддаг вэ гэхээр энэ одоо Sir Lionel гэж нэрлэдэг. Одоо энэ болохоор Инэдмийн шуурга гэдэг одоо хочтой юм хүлэгт баатар байхгүй. Тэгээд үргэлж инээж явж байгаа тийм хүлэгт баатар байгаа. Тэгээд дээрэс нь маш том биетэй буюу одоо манай гол дүр Данкан шиг тэр том биетэй. За Данкан биеэр бол нэлээд өндөр юм том одоо биетэй тийм одоо хүлэгт баатар байгаа шүү дээ. Яг тэндээ төстэй. Тэгээд дээрэс нь маш хүчрэхэг. Тэгээд ийм хүч чадалтай маш сайн дайчин байгаа. Тэгээд одоо Роберт Baratheon байж тээ одоо Game of Thrones season 1 дээр гардаг хаан ширнэсэн Роберт ч бас маш хүчрэхэг гэж хандсан шүү дээ. За тэгээ яг өвөг эцэг дураас юм хүчрэхэг байх нь. За энэ дээр бас нэг одоо Tansel гэж нэг дүр байгаа. Тэгээд хэдүүл эндээс харъя те Tansel. За би ийшээ хараад байгаа нь болохоор энд нөгөө нэг трейлерээ гаргацсан. Тэгээд ийшээ харж яриад байгаа шүү. The Tansel гэж дүр байгаа. The Tansel болохоор The Tansel to Tall гэд нэрлэдэг. За тэгээд доорноос гаралтай ийм бас бүсгүй байгаа. За энэ бас их гол дүр тэгэхээр бас үүрэг оройлол үзүүлэх баха гэж бол бодож байна. Тэгээд хэдүүл нэг дүгнээд ингэж хэлэх юм бол манай Жорж Мартины бол одоо энэхүү цувралын 1-р бүлгийг бол яг бүрэн үзсэн байгаа. За тэгээ үзээд бичсэн сэтгэгдэл нь бол надад бол маш их таалагдлаа гэж бичсэн байгаа. За тэгээд энэхүү цувралыг одоо хэдүүлээ ерөнхийдөө базаад эмхэтгээд ярих юм бол энэ бол маш гоё юм хөнгөн, маш гоё уур амьсгалтай, гэгээлэг тий. Тэгээ бидний одоо амьдралтай илүү ойр хаан ширээний суудлаас хол, хаан ширээний тоглоомоос хол, луунаас хол тий ийм том агуулмжаас илүү хол. Тэгээд амьдралд илүү ойр. За тэгээд Westeros TV-г илүү гоё талаас, ард түмний талаас, эгэл жирийн байдал талаас нь харуулсан юм маш гэгээлэг. Тэгээд бие даасан юм маш гоё зохиол бол одоо цуврал бол гарч ирэхэд бол ингээ бэлэн болсон байх нэ. За тэгээд энэхүү цуврал маань одоогоос яг 7 хоногийн дараа нээлттэй ихэд бэлэн болсон байна. Тэгэхээр та маань энэ цувралыг гоё шимтэн үзээсэй гэж бодож байна. Тэгээд асуулт болон хүсэлт байвал доор комментээр үлдээгээрэй. За тэгээд энэхүү одоо 7 хаант болсон Хүлэг Баатар гэдэг цуврал маань нийтдээ 3 бүлгээс бол бүрдэж байгаа юм байна. Тэгээ 3 бүлгээс бол бүрдэж гарна. Тэгээ маш гоё төг өгүүлэгдэн маш гоё цуврал байх болов гэж бол таамаглаж байна. За тэгээд та бүхэндээ чадхаараа тайлбарлсан гэж бодож байна. Тэгээд асуух зүйл бол доор комментээр үлдээгээрэй. За тэгээ хэдүүлээ цуврал гарсны дараа хэрвээ ярих зүйл байвал би бас эргэж орж ирэх ярихыг хичээнэ. За тэгээд бас нэг миний өмнөх бичлэгийн доор нэг 2 3 4 5 жилүү 6 жилүү битггүй тийм хүмүүс коммент үлдээсэн байсан. Game of Thrones-ийн талаар гоё мэдээлэл ингээд гоё тайлбарлаад яриул яадаг юм бэ гэсэн. Тэгээд энэ бол амар их ангитай 80-аад анги байгаа. Тэгээд ярих юм маш их болох бах. Тэгэхээр хэрвээ миний цаг зав амжуул би чадхаараа гоё тайлбарлаад ярихыг бол хичээнэ. За тэгээд хэрвээ та яг энэ цувралыг бас үзчихэд хэрвээ ойлгохгүй зүйл байвал миний доор коммент дээр биччихээрэй заяа. Тэгэх юм бол би тэдний чинь бүгдийг нэгтгэж хагаад тэгээд гоё тайлбарлаад аль чадхаараа гоё ярихыг хичээнэ. За тэгээд энэ түрээд энэ хүү бичлэг маань өндөрлөө. Гоё хүлээцтэй сонсон та бүхэндээ баярлалаа. Валар Маргурис